За сайн байцгаана. Орой минь хүргэе. Ер нь бол өмнө ярьжсэн ярианы яг л дахиад өргөжлөл юм байгаа шүү. Зарим юмыг жоохон давтна. Өнөөдөр яг болж байгаа үйл явдал болон энэ эдийн засгийн энэ түүх, эдийн засгтай холбоотой юмнуудыг, уялдаа холбоотой юмнуудыг гаргаж өгөхийн тулд хоорондоо дандаа ер нь уялдаатай өргөжлсөн юм байгаа маа тийм. Hayek, Keynes хоёрын тухай ярих юм байгаа. Яагаад энэ хоёр одоо юу гэдэг чинь 1800 1900 оны өнгөрсөн зууны хүмүүсийн тухай ярих гэдэг нь тэгэхээр ерөөсөө түүх айгүй чухал. Эдийн засаг байна уу? Өөр салбар байна уу? Нийгмийн шинжилгээ ухааны салбаруудын хувьд бол бид түүхийг мэдэхгүйгээр цааш нь юм хийнэ гэдэг бол худлаа байдаг. Тийм учраас өнөөдөр дахиад түүх рүү орж ийнэ гэсэн үг. Юуны түүх вэ гэхээр эдийн засгийн ухааны түүх, ялангуяа 20 дугаар зууны үеийн түүх. Энэ түүх нь маань хамгийн одоо гол хоёр хүн байгаа. Нэг нь Hayek, нөгөөх нь Keynes. Энэ хоёр хүн бол үнэхээр өнгөрсөн зуунд бол эдийн засгийн ухаанд оруулсан хувь нь бол маш өндөр, маш их үнэлж болохоор тийм хүмүүс байгаа. Энэ хоёр хүний яриа нь юутай холбоотой гэхээр эдийн засгийн хямрал байгаа. Энэ яагаад энэ эдийн засгууд хямардаг вэ? Тэр хямралын одоо шалтгаан нь юунаас болдгийг? Яагаад энэ хямралууд бий болоод байна? Тэгээ тэрийг яаж эмчлэх нь зүйтэй? Ямар арга замаар тэр хямралаас гарах нь зүйтэй юм бэ гэдэг дээр маргалдаж, тулалдаж, тулаан болж өрнөсөн хоёр талын одоо төлөөлөгч байгаа маа. Тийм учраас та нар бас мэдэх бах, нэг нь Австрийн сургууль гэж ярьдаг. Австри хүн, мөн англи хүн Фридрих Аугуст фон Hayek, нөгөөх нь Sir John Maynard Keynes буюу англи хүн байгаамаа. 16 насны зөрөөтэй хоёр байсан. Нэг нь Австрийн фон гэдэг цолтой, нөгөөх нь Английн Sir гэдэг цол авсан. Ялгаа нь юу вэ гэхээр Sir гэдэг цолыг бол нэг хүн л авдаг. Өөр хүн авах их байхгүй. Англи буюу Германд фон гэдэг цолыг өгөх юм бол тухайн тэр гэр бүл нь уламжилж авч явдаг онцгой. Тийм учраас Hayek-ийн одоо аав нэм өмнөх тийм ээ өвөөнөр нь ийм цол авсан учраас бас эрдэмтэд байсан. Тэр учраас энэ цолоо авч явдаг. Харамсалтай нь Hayek Англид очоод Английн иргэн болоод энэ цолноосоо татгалцсан юм байгаа. Тэгвэл буцаагаад Германд очоод бас авцсан. Тийм төвхтэй. Тэгэхээр би эхлээд Hayek-ийн талаар товчхон шиг яриа. Энд ингээд та бүхэнд үзүүлж байгаа юм бол үндсэн гол бүтээлүүд байгаа. Эдийн засгийн талаар шүү дээ. 29 онд Paradox of Saving гэдэг хадгаламжийн парадокс гэдэг бүтээлээ гаргасан. Энэ дээр нэг юм зүгээр монгол хэлэнд хэлэхэд бид нар яг монгол хэлэнд хадгаламж, хуримтлал гэдэг хоёр үг байдаг. Энэ гайхалтай шүү монгол хэл бас. Англи хэл дээр ганцхан л үг байгаа saving. Saving, banking, saving гэдэг нь одоо юу гэдэг чинь те банкнд мөнгөө хадгалж байгаа хадгаламж. Одоо те paradox одоо of saving гэхийг одоо хуримтлах гинүү эсвэл хадгаламжих гинүү тухайн онлынхын хувьд авч хэлцэж ярихгүй болохгүй. Тийм учраас хуримтлал, saving гэдэг чинь хоёр өөр юм. Нэг нь жижиг, нөгөөх нь том. Энийг бас бид нар аливаа бүтээл буюу аливаа юм уншиж байхдаа saving гэдэг үгийг хуримтлал талаас нь яриулах гоё юм шиг байдаг. За дараа нь хамгийн чухал жижигхэн ном байгаа. Price and production гэдэг. Тэгтээ манай жаргал бас дурдсан. Энэ айгүй чухал ном. Тэгээд дараа нь ашиг хүү мөнгө хөрөнгө оруулалтын талаар, капиталын бүтцийн талаар, капиталын онлын талаар гаргасан. За хамгийн их алдарсан ном нь бол одоо боолчлолт хөрөх зам байгаа. Тэгээд дараа нь мэдлэгийн тухай ном байгаа. Хамгийн сүүлд бол denationalization of money гэж одоо нэгсэндээ хувийн банкинг, free banking гэдэг ихтэй бид нар ярьж ирсэн. Тэрний шин талаар гаргаж ирсэн баг маяг. Товчхон яриа. 17 онд гимназиас сурч ирсэн. Дайн болж ирсэн. Дайнаас шууд гимназиасаа төгсөлтгүй Италийн фронтод хуваарлагдсан. Тэнд мэдээж баг офицер цолтой байсан. Тэнд нэг сайн юм Италиэр аягүй сайн эзэмшсэн. Тийм учраас Италиар аягүй сайн ярьдаг. Ганц муу юм нь бол тэнд одоо өвчин тусцсан, маларын өвчин тусаад гэртээ хайрсан.
бие сул байсан гэдгээ. 20 онд Норвегид очсон. Норвегид очиод одоо агаар сайхан болохоор өвчнөө эмчлүүлсэн гэж байгаа. Дээр нь энэ Густав Кассел гэдэг эрдэмтний инфляцийн тухай номыг анх уншсан байна. Ер нь бол Хайк маань өөрөө эхлээд ямар мэрэгжил сонгох уу гэж хайгаал байсан ба. Ер нь эдийн засгч болох уу, аавгаа дуурайгаад ботаникч болох уу, эсвэл өөрийнх нь сонирхож исэн одоо сэдв буюу одоо мэрэгжил нь бол одоо сэтгэл зүй байсан, psychology. Тэгэхээр одоо психологи сурыг гэж маш их хичээжсэн. Гэтэл дайны дараа одоо Вений их сургуулийн факультетд нь тэр одоо психологи багш нарч байхгүй хаагдаад тэгээ хууль, эдийн засаг хоёр л ирээдүйтэй нэгсэндээ мөнгө олж болох тэ мэрэгжил нь хууль, эдийн засаг гэсэн. Тийм утгаараа хуулийн доктор болсон маш богинохон хугацаанд мөн эдийн засгийн ухааны доктор болсон маш богинохон хугацаанд яагаад богинохон хугацаанд одоо болцсон юм бэ гэхлээр дайнд явсан тэ офицер хүнэнд айгүй богинохон хугацаанд докторийн цол олгочдөг байсан юм байна. Сурвалгаа. Тэгээд тэрийгээрээ даваа хэтлээд ингээд доктор болсон байна. 23 онд анх Нью-Йоркд очисон байгаа. Нью-Йоркд очиод Мичлийн одоо бизнес мөчлөгийн онолтой анх удаага танилцсан байгаа. Энэ бол ер нь бол хямралын гол шалтгаан бол энд байна гэдэг зүйлийг бол анх сурсан байгаа. За тэгээд тэнцэнээс 27 онд 20 хэд он ч юм дээр мэдгүй буцаад Австрид очиод эдийн засгийн сургуультай очсон. Визер гэдэг одоо багш нь байсан. Визер тэгээд анх миссестэй танилцуулж, миссес тэр хоёр Австрийн сургуулийн бизнес мөчлөгийн эдийн засгийн институтыг байгуулж хашир захирлаар нь ажилласан тэмдэгтэй. Ер нь бол Хайк бол өөрөө социалист байсан, зүүнтэн байсан. Анх Левиатан тийм клубд ирсэн. Тэгээ явандаа энэ саяны энэ миний энэ тэр инфляцийн тухай, тэр Мичлийн тэр бизнес мөчлөгийн шалтгааны тухай, тэгээ дараа нь хамгийн гол нөлөө үзүүлсэн өөрийн өөрчилсөн бүтээл бол Карл Менгерийн одоо юу гэдэг лээ зарчмууд гэдэг ном байгаа. Тэрийг уншиж бол хашир бол ер нь бол зааж авах баруун тишээ хазаа ер нь бол чөлөө зах зээл бол хамгийн зөв юм байна гэсэн тийм одоо сэтгэлгээтэй болсон. За ингээд 31 онд Робинс одоо LSE буюу Лондонгийн эдийн засгийн сургуульд өрссөн байгаа. 4 лекцэд 4 удаа яриа хийхээр тэгээд тэр нь бол маш амжилт болсон, маш гайхалтай бүтээл болсон. Яагаад вэ гэхээр Англи тэр чигээрээ тухайн үед бол жоохон зүүнтэн буюу социалист буюу зүүнний үзэл давагдсан Кейнс одоо мандж ирсэн. Тэрний эсрэг нэгсэн Робинстэй Кейнсийн эсрэг тавих гэж зориудаар өөрж авчирч энэ яриа хийж тэгээд хүмүүсүүдэд их оюутнууд буюу багш нарт бол жоохон сургуулаа жоохон өөр тийш нөгөө талд нь тавьсан. Яагаад гэвэл Кейнс буюу Кейнсийн одоо юунууд буюу Кембрижийн цирк гэж ярьдаг хүмүүсүүд бол гол эрдэмтэд бол голцоо дандаа Кембрижид байсан. Тийм учраас Лондонгийн сургуулаа жоохон өөр тулаанд бэлдүүлэхэд бол албаар Хайкийг авчирсан ба. Яагаад Хайкийг урьж авчирсан бэ гэдэг нь бас нэг шалтгаантай. Яагаад Миссес биш? Яагаад гэвэл Миссес хамаагүй илүү байсан. Юугаараа мэдлэгээрээ, багшаараа бүх юмараа. Яагаад Хайкийг англичууд өрсөн бэ гэхээр Хайк Нью-Йоркд очсон англи хэл нэлээсэн. Тэгээд бас жоохон залуу Миссес бол их ааштай байсан. Тэ муухай ааштай. Тийм болохоор арай жоохон аашгүй хүнийг сонгоё гэдэг Хайк өргөдөж тэ очсон тийм завшаантай юм аа. За ингээд Кембрижид 40 он хүртэл байсан. Байлцсан, жинхэнэ тулаан болсон. 31-ээс 40 он хүртэл бол Хайктай бол эд одоо онлынхаа хувьд мэтгэлцээ бүх тулаанууд одоо хийсэн байгаа. Тэгээд дайн бөмбөгдөлт эхлэхээр Кембриж руу Лондон усаа Кембрижид нүүж Кейнстайгаа хамт ойрхон сошиалдууд болж амьдарсан. Тэгтээ бол тэр хоёр их найзууд болсон. Тэгтээ эдийн засгаа нэг ярихгүй хоёул өөр юм ирэх шүү гээл. Тэгээд яг бөмбөгдөлтөөс цугтагаал одоо шууд авахаал янз янзын юм хийгээл тэгээд айгүй сайн найзууд гэр орнороо очдөг тийм болсон байгаа. 46 онд Америк руу дахин өргөдсөн байгаа. 46 онд яагаад өргөдсөн бэ гэхээр 44 онд боолчлогдох замыг зохиол гарсан. Тэрнтэй холбогдуулж Америкт бүүн болсон. Америкийн бестселлер болсон. Тэгээд Америкт лекцүүд амжсан байгаа маа. Дайнд дууссан 47 онд Швейцарын
Монпельийн хотод ирж Монпельийн Society-г байгуулсан хамгийн анхны одоо ерөнхийлөгч буюу үүсгэн байгуулагч юм байгаа. Өнөөдөр хүртэл энэ нийгэмлэг байж байгаа. За цэвэр яг Австрийн сургуулийн буюу либертар үзэл санааг тараадаг нийгэмлэг юм байгаа. 50 онд Чикагогийн сургуульд багшилсан. За тэгээд дараа нь жоохон биеийн байдал хүндэрсэн, өвчин туссан, стресс нь туссан, Кейнсийн хувьсгал ялцсан, тэгээ хашир ялагдсан, урваасан, депрессэнд орсон. Тэгээ ингээ буцаад Америк таалагдхай байсан, Англич таалагдхай байсан. За болигээ тэгээд Германд ирээд Фрайбургийн их сургуульд багшилж эхэлсэн. Ягаад Фрайбург гэхээр Фрайбург өөрт нь маш сайхан цалин хөлс тэтгэр, насан туршийн тэтгэр болсон учраас тэгээд Фрайбургт ирсэн байгаамаа. За тэгээ ер нь бол Кейнс ялцсан байсан. 60-д он. Тэгээ нэг өдөр Фрайбург руу нэг Шведээс утас дуурсан ба. Авсан. Ноён профессор Хайко тийм ээ. Танд Нобелийн шагнал галтуулах шиг хурж ирж аваарай гэсэн. 1974 онд Нобелийн шагналаа авсан. Эрүүл болсон. Бүх депресс байхгүй болсон. Тэгээд мань үндсэндээ 92 он хүртэл 93 насалж те сайхан амьдэрсэн байгаамаа. Хайкийн одоо шинэ тухайд оруулсан зүйлүүдэд бид нар ихтэй нэлээд ярьсан. Тэгэхээр гайхамшигтаа нээсэн байгаа. Үнийн систем гэ бид нар үн яаж тогтдог вүлээ мэдээлэл, дохио, тэ сэтэл гэж зөндөө юмнууд ингэсэн шүү дээ, тэ. Тэгээ эндээс тэр мэдлэг буюу мэдээлэл тархай бутархай байдаг. Тэр л хамгийн чухал. Сая хүмүүс та нарын мэдлгүүд өөр. Тэгээ энэ бүх тархай бутархай мэдээллийг тэ энэчнээс энэ үнийн систем харилцсан ойлголцож бүх юм ингээд зах зээлийн механизм бий болж байхад энийг ямар нэгэн хүн тэ засгийн газрын ч юм уу эсвэл нэг төрийн нэг компани ч юм уу төлөвлөөд нэг багийн суугаад ингээд тэ эдийн засгийг төлөвлөнө гэдэг бол ямар ч боломжгүй зүйлээ. Энэ бол утоп, энэ бол социализм. Хизээж бүтэхгүй. Тийм учраас энэ бол социализм төлөвлөсөн төлөвлөгөө бол ер нь бүтэхгүй утоп. Энэ бол ерөөсөө нөгөө талын зүйл. Нөгөө талдаа бол энэ маань буцаагаад хувь хүмүүсийн эрхчлөө, тэ хувь хүмүүсийн амьдрал юуг бол одоо аз жаргалыг бодлуулнаа гэсэн тийм санаа. Одоо юу гэж энэ дор бичээстэй бусдын бодлыг бусдаас илүү мэддэг болж эдийн засагт гар дүрх нь хувь хүмүүсийн дур хүслийг хясаж аз жаргал эрхчлөөг нь зайлшгүй боогдуулнаа. Эврика оллоо. Энэ хамгийн гайхалтай нээлт байсан. Энэ бол ерөөсөө эдийн засгийн шинжлэх ухаанд хашрын оруулсан хамгийн том хувь нэмэр энэ байгаа юм шиг. Мэдлэгийн онол. Юу вэ гэхээр ганц ухаанд нь энэ бүх мэдлгүүдийг төвлөрүүлж, баазаж, нэгтгэж хүмүүсийн амьдралд оролцох юм бол энэ бол гай тарина, энэ бол боолчлол авчирна, энэ бол эрхчлөөг боогдуулна, энэ бол дарангуул авчирна гэсэн үзэл санаа дэлгэрүүлсэн. Энэ маань өөрөө буцаагаад яг боолчлогдох зам гэдэг ном дээр орсон ба. Буцаагаад энэ дээр нэлээ ярив. Бид нар өмнө нь бас ярьсан. Бизнес мөрчлөгийн онолыг нэлээ ярьсан. Гол учир шалтгаан юу вэ? Ерөөсөө ер нь бол энэ эдийн засгийн ухаан дээр одоо би сайн оюутнуудаас асууж байна. Одоо ч гэсэн Монголд ялгаа байхгүй. Макро, микро гэж ингэчгээд тэгээ мөнгөний өөрт тийш авааччихдаг. Мөнгө, макро, микро бүгд нэг дор байх хэрэгтэй. Яагаад гэвэл мөнгөгүй эдийн засаг гэж байхгүй та. Австричуудын хамгийн гайхамшигтай зүйл бол энэ мөнгийг энэ эдийн засгийн ухаан руу ерөөсө гол оруулсан зүйл. Тийм учраас тэ мөнгнөөс болж бүх энэ эдийн засгийн хэлбэлзэл, эдийн засгийн тэ уналт тэ бүх юм болдго гэдгийг л онлын хувьд тайлбарласан байна. Тиймээс мөнгө бол маш чухал. Энэ мөнгө хэлсэнтэй яагаад хямрал бий болгодог гэхээр бид нар өмнө нь ярьсан мөнгөний нийлүүлэлт өсөгдөг, зээлийн хүүг бууруулдаг, зээлийн дэлд явагддаг. Энэ маань яах вэ гэхээр буцаагаад хямрал авчирч, инфляцийг өдөөж, ядуурл бий болж одоо хүнд байдал авчирдгаа гэх. Тэр утгаар ийм юуг нь харуулсан байгаа товчхон шиг. За дараа нь Хайке саяны шинэ бүтээлээс гадна шинэ нээлтээс гадна хоёр
бүтээл байдаг гэж ярьдаг. Нэг нь юу вэ гэхээр мөнгөний монопол байдлыг устгах гэдэг. Free banking гэж сая бид нар ярьсан. Жишээ ном байгаа 76 онд гарсан. Энийг уганд хэрэгжүүлвэл аюул чухал, үзлүүл аюул чухал зүйл. Яагаад гэвэл мөнгө маань өөрөө өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Монопол, төрийн монопол байж болохгүй. Өнөөдөр та нар мөнгөний монопол Монгол банк тогтооцсон. Тэгээ хуулаараа. Тэгээ одоо гой юм хийж байгаа л хийгээл байгаа шүү дээ. Өөрсдийнхээ эрх мэдлээ улам нэмээд байгаа. Нэгдүгээр та нар хоорондоо алт наймааж болох уу? Болохгүй. Зөвхөн Монгол банк худалдаж байгаа. Окей. Та нар хоорондоо нэг данснаас нөгөө данснуудаа ямар нэгэн валют, евро, доллар шилжүүлж болох уу? Болохгүй. Зөвхөн Монгол банкны ханшаар ч юм уу тухайн банкны ханшаар төгрөг болгоод төгрөгөө ингэн. Та нар юм шүү дээ уг нь те. Тэгээ Монгол банктэй монопол тогтоочоод дураараа дүргээл явдаг. Гэх мэтчлээ. Тиймэрхүү тийм ээ муухай зүйлүүд эрх мэдлээ хэтрүүлсэн төв банкны юмнууд. Тийм учраас энэ өрсөлдөөн байхгүй монопол учраас. Тийм учраас банк одоо нэгсэнтэй мөнгө бол өрсөлдөөнтэй байх ёстой. Хүмүүс сонгох ёстой. Хүмүүс өөрсдийнхээ банкаа сонгох ёстой, өөрсдийнхээ мөнгөө сонгох ёстой. Тэгээд арилжаанд орвол хамаагүй илүү маа сайхан чөлөөт нэгэн болно гэдэг бүтээлийг өргөсөн. За дараагийн нэг юм бол саяны тэр ярьсан номнууд байгаа. Ардчлалыг сэргээн босгох гэж байгаа. Их гүн ухаантай аюулгүй манай жаагаа орчуулсан ном дээр нэлээд зузаан ном дээр нэлээд сайн байгаа те. Тэрийг бас хууль сонирхдаг хүмүүсүүд ардчил сонирхож байгаа хүмүүс байвал үзүүл. Зэрэг өнөөдөр бид нэг ардчлалын талаар яриад байхгүй. За дараагийн хамгийн бас нэг чухал зүйл юу вэ гэхээр хайкинг оруулж ингээд та нар үртэд бас нэлээд ярьсан те. Энэчнээс энийг улам баяжуулаад капиталын бүтцийн онолыг гаргаж ирсэн. Капитал ер нь бол энэ явж энэ бүх тийм ээ эдийн засгийн одоо тэнцвэргүй байдал. Эдийн засгийн тэнцвэргүй байдал гэдэг чинь нөгөө нэг хит өсөлт тэгээд уналт гэж яддаг. Эдийн засгийн ухаан дээр байдаг шүү дээ. Одоо нэгдүгээр үйлдвэрлэлийн үе шатууд гэж байдаг те. Нэгдүгээр үе шат, хоёрдугаар, 3, 4, 5, 6, 7 гэл тэгээд нэгдүгээр үе шат нь юу гэдэг чинь уул уурхай, олборлолт, газар тариалан, хоёрдугаар үе шат нь тэгээд нэмэн өртөг бий болгоод хамгийн сүүлд нь хэрэглэгчийн бүтээгдэхүүн оруулдаг хайкинг оруулж байгаа. Хайкинг дээр хоёрыг ил гаргаж ирсэн ба. Нэг нь болохоор үйлдвэрлэлийн товарын капиталууд нэгсэндээ одоо яг уул уурхаагаас эхлүүлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэгэлдэг удаан хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гаргаж ирсэн. А нөгөөх нь бол хэрэглээний буюу нэгсэндээ бэлэн болцсон бараа бүтээгдэхүүнийг бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа руу орж ресторан, бар янз янзын ингээ яг хэрэглээний хэрэглэгч зориулсан ингээ бүтээгдэхүүн гэдэг нэмэрдэг бас. Тэгээ энэ бүтэц өөрөө алдагдана гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр аль нэг тал руу хит их хөрөнгө оруулаад тий. Хит их хөрөнгө оруулж ингээд тэнцвэргүй байдалд орно. Тэгэхээр эдийн засаг хямардаг гэж онол тавьчихсан. Жишээлх юм бол Монголыг аваад үзэл дээ. Монгол одоо жишээл энэ яг капиталын энэ бүтцээр бол одоо хит их мөнгө уул уурхаар хийж байгаа. Төрөн хийж байгаа, хувийнхан хийж байгаа, тэнд мөнгө байна гэд нүүрс хийж, зис хийж, уул уурхай оюутлогоо байна уу, тавталгоо байна уу, эсвэл идэв янзын иддэг, уудаг, паах юмнууд ингээл маш их мөнгө орцсон. Гэтэл дараа нөгөө нэг үйлдвэрлэлийн дараагийн шатны одоо үйлдвэрлэл хөрөнгө оруулалт бараг байхгүй ингээд. Эсвэл алдаатай хөрөнгө оруулалт. Тэгээ явсаар хамгийн жижиг нэг. Тэгэхээр энэ бүтцс ингээд солигдоод хэлбэлцлээ алдагдахлаар эдийн засаг хямарна. А энийг засах тэгэхээр маш их хугацаа шаарддаг. Одоо юу гэдэг чинь уул уурхай тавчирсан бульдозерыг хэн авах юм бэ те? Тэгээ өөр газар авахгүй. Нэг одоо цементийн үйлдвэрээр л байна. Тийм болохоор энэ өөрөө засагдж болдгоо. Тэр нь өөрөө аюултай. Тийм учраас тэрийг засах гэж асар их хугацаа шаарддаг. Тийм учраас хямрал бол удаан үргэлжлэх магадлал маш их байдаг. А хамгийн сүүлийн хэрэглээний бараг энэ ресторан жишээл өнөөдөр энэ баар байж энэ маргааш дампуурлаа баяртай боллоо хувцас зардаг дэлгүүр болгочихвол маш богино хугацаанд өөрчлөөд хэрэглээнд ингээд хэрэглэгчийг одоо хөрөнгө оруулалтаа нөхчж болдог жоохон тийм жижиг дунд үйлдвэрлэлүүд гэх мэт л тийм. Тэгээ энэ маань өөр айгүй чухал сэдв юм байгаа. Энийг их цааш нь ярьж одоо эдийн засгийн хувьд тайлбарлаж яривал юу вэ гэхлээр бизнес мөчлөгийн онолдоор бид нар ярьсан шүү дээ. Засгийн газар зохиомлоор зээлийн хүү бууруулнаа. Хөнгөлтэй зээл, супер, хүчлийн банк янз бүр. Зээлийн тэлж явагдана, мөнгөний нийлүүлэлт нэмэгдээ. Зээл өснөө. Зээл өсөөд ирэхлээр
над шиг хүмүүсүүд бүгдээр гурлийн үйлдвэр, цементийн үйлдвэр гэж янз янзын үйлдвэр авал ингээд ч бариад ихлэнэ уралдаал. Нөгөө өмнө нь ашигтай байсан бизнесүүд ашиггүй болж хуурдаг те. Нэгсэндээ алдаатай буюу буруу хөрөнгө оруулалтууд ихсээд ирдэг. Тэгэхээр юу болох вэ гэхээр энэ капиталын бүтцэнд капиталыг өрн таран хийх явдал маш их болдог. Өнөөдөр хамгийн их жишээлбэл капитал хөрөнгийг өрн таран хийдэг субъект нь төр байгаа. Элдв янзын уурхаа, муурхаа, элдв янзын бизнес хийгээл үйлдвэр барайл асар их мөнгө түгжээл өрн таран хийгээл тэгэл өхлүүд хөрөнгө. Маш их өхлүүд хөрөнгө бий болж байна. Энэ өөрөө энэ өхлүүд хөрөнгүүд нэгт хямрал авчрахаас гадна инфляцийн гол шалтгаан юм байна. Яг гэвэл мөнгөний нийлүүлэлтээс орж иж байгаа тэр мөнгийг зээлийн хэлбэрээр тараагаад нөгөөх нь бүтэхгүй гаццсан. Буруу хөрөнгө оруулалтууд. Тэр мөнгө чинь гацнаа гэдэг чинь юмны үнийг өсгөөлнө гэсэн үг. Юмны үнийг өсгөөлөөл инфляц өсөөлнө, инфляц өсөөлөөл нөгөө хүмүүсүүд нь ядуураад байна гэсэн. Тийм учраас капиталын бүтцэнд энэ хэлбэлцлийг тэнцвэртэй байдлыг алдах юм бол инфляц өснө, ядуурл нэмэгдэнэ, хөрөнгө өрн тараа хэрэгдэнэ, баахан өхлүүд хөрөнгө бий болно, гацна эдийн засгийн юм. Ийм товчхон шиг имийг хайг гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэ маань өөрөө энэ ялангуяа энэ эдийн засгийн хямралыг, шалтгааныг олоход, засахад аюул чухал юм байна шүү. За дахиад Кантилоны эффект рүү буцаад орчие. Энэ Кантилон, Мичел эдний онол дээр Австрийн сургуульчин гарч ирж байгаа шүү дээ. Кантилоны онолыг за мөнгө нийлүүллээ. Зээлийн хүү буурлаа. Мөнгөний нийлүүд өслөө. Хамгийн түрүүнд банк аав те. Зүдийлээ ашиг нь хэд гарлаа эртээ бид нар үзүүлсэн шүү дээ те. 20 хэдэн ингээл ашгууд нь яаж өслөө хамгийн ашиг хийдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт давж ингээд ашиг хийн. Дараагийнх нь томоохон корпорацууд төрд ойрхон буюу хамсаатан буюу эсвэл хөнгөлтөө зээлүүдийг авж байгаа те компаниуд эсвэл концесс тендер өөр юу байдаг вүлээ те төртөө хамсаатсан янз янзын нэг тийм нэг хөрөнгө оруулалт даа. Тэгээд дараа нь энэ хоёр маань яадгүй гэхлээр тодорхой хугацааны дараа нөгөө мөнгө нь хамгийн сүүлд тийм ээ энэ доотлын манай нөгөө ярьдаг уулных нь гэдэг те батн тэр хүмүүсүүд очиход юмны үн өссөн байдаг инфляц бий болж. Хамгийн их ялагддаг, хоцордог, хамгийн хадгалж хураасан мөнгө алддаг хүмүүсүүд энэ доотлын масс нийт дээдлэлт нь цөөхөн хүн байгаа. Цөөхөн банк бус, цөөхөн корпорациуд, цөөхөн холдинг юу вэ? Группүүд баа. Тэгээд энэ Кантилоны эффект маань өөрөө яг саяны яг тэр капиталын бүтцтэй бас ингээд зурж болох зүйл. Юу гэхээр нөгөө капиталаа хаашаа их оруулаад аль төвшөнд нь оруулахлаар буруу хөрөнгө оруулалт, алдаатай хөрөнгө оруулалтаас хийснээс болж тэр тэнцвэргүй байдлууд бий болж байна. Тэнцвэргүй байдлууд бий болохоор эдийн засаг хямрах буюу инфляц дахин нэмэгдэнэ гэсэн. Тийм учраас энэ Кантилоны эффект дээр саяны тэр капиталын онолыг, капиталын бүтэц хэлбэлцлийг оруулж өгвөл үнэхээр болцооны юм байгаамаа. Ерөнхийдөө ингээд хайки юм ингээд товчхон шиг ярьчлаа. Тэгээд Кейнс руу оръё. Дөрвөн номын лавлаа нэг олон байхгүй хаширд. Кейнс яагаад алдаршсан юм бэ гэдэг шалтгаан байна. Яагаад тийм мундаг гайхамшигтай одоо юм хүрсэн юм бэ гэдэгтэй. Юу вэ гэхээр Кейнс дайны дараа баярлаа. Дайны дараа засгийн газрын байгууллагад ажиллаж ирсэн. Юу гэхээр Версалийн гэрээ буюу Инх тайвны гэрээ хэлцээрийг байгуулах ажлын хэсгийн гол одоо хүний тооцооны гэдэг эдийн засгч байсан. Тэнд нэгсэндээ дайнд одоо өдөөсөн, дайнд ялагдсан Герман, Австри, Унгарын эзэнт гүрнийг өрн дунгаах, нөхөн төлбөрт дунгаах ажлын хэсэгт байсан. Тэгээ Франц, Англи, Америкууд Герман, Австрийг шийтгсэн байна. Асар хатуу шийтгэл. Юу гэхээр та нарын дэлхийн 1-р дайныг үзсэн. Тийм учраас та нарт бид нар маш өндөр хатуу өндөр нөхөн төлбөр тавина, compensation. Энийг шүүмжсэн юм аа. Анх Кейнс. Тэгээд шүүмжлээд тэнд ажиллаж ирсэн учраас шүүмжээ одоо сонин хэвлэл олон нийтэд бичиж таалал буюу их одоо нэр хүнд олж авсан. Яагаад вэ гэхээр хашир энэний эсрэг байсан. Энэ дээр
Кейкийн нэг мундаг таасан зүйл юу вэ гэхээр энэ холбоотнууд та нар дайнд ялцхаад хэрвээ Америк биш энэ Герман, Австрид ийм хөндөр төлбөр тавьбал энэ Германд маш хүнд байдал болж хиперинфляц, ядуурл, эдийн засгийн унаад тэгээд дараа нь тэнд коммунизм, социализм, фашизм хинч ялахыг мэдгүй тэгээд дахиад дайн дэгдэх нөхцөлтөө гэрээ байна гэдгийг анх гаргаж ирсэн. Гайхамшигтайсан надад. Үнэхээр яг тэр нь болсон. Салимгаар юу вэ гэхээр нөгөө шийтгэх гэсэн холбоотнууд нь тэр гэрээг барьснаар хийснээр тулгаснаар Германд юу болсон? Солиотой хиперинфляц болсон. Маш аимшигтай хямрал болсон. Австрид өлсгөлэн хайкийн одоо жишээлбэл багш нарын ч гэдэг их сургуулийн гудамжинд өлсгөлэн байсан гэж бодоод. Та нар Австри онгортны эзэн гүрэн гэдэг одоо үнэхээр гайхалтай хөгжилтэй орон байсан гэд ботой хаан засагтай Хабсбургийн. Тэгээ хэд дайн хийгээд дайны дараа инфляцаас болоод энэ өр төлбөрөө өрийн одоо хямралаас болоод тэнд өлсгөлэн байсан. Идэх юм байхгүй, бүр юу ч байхгүй. Хүүтэн дулаан байхгүй, халаалт байхгүй. Гамшигын байдалтай болсон. Одоо нэг тал хаахгүй та нар мэдэн шүү дээ. Германы маркаар нэг ийм том баг ачааны машинтай тэгцэх мөнгө ингээд авчид явж идэг. Өдөрт цалин ард нь хідэн тэгээр нэмэгддэг байсан. Цалин нэмэгдээл. Тэр юунаас болж ирсгэлээ өрөөрөө төлөхийн тулд тэгэл мөнгө хөвлөлөөсөн. Тэр мөнгө нь инфляц авчраад тэгэл улам ядуурл авчирдаг. Тийм учраас энэ Кейнс энэ Версалийн гэрээнд шүүмжтэй хандсан энэ энүүгээрээ Кейнс бол Англид, Америкт маш өндөр одоо алдар нэр хүнд авсан. Тийм түүхтэй магамаа. За дараагийн одоо шас дээр ном байна. Энэний дараагийн 30 оны энэ мөнгөний тухай шас дээр нэг ач холбогдолтой. Бас мөнгөний талаар зөндөө өөр бодол өөр түүнүүд ярьсан. Хамгийн алдарсан 1936 онд мэдээж ерөнхий онол байгаа. Ажил эрхлэлт хүү ба мөнгөний ерөнхий онол байгаа. Энүүгээрээ одоо хамгийн алдартай эдийн засгт болсон гэж үздэг юм байна. Үндсэн ерөнхий хэдэн бүтээлүүд нь. Кейнс Кембрижийн Маршалын бүлэглэл багш нь Маршал мэдээж Кембрижийн цирк гэдэг клуб байдаг байсан. Тэрний харьяанд байсан. Баян чинэлэг айлд өссөн. Хөрөнгөөр их хөрөнгө чинэлтэй. Гэхдээ 29 оны хямралыг өөрчилж харж чадаагүй. Хамгийн одоо алдаа. Хямрал ирэх гинэ гэдгийг ирэх болоогүй гэж авч тэгж байгаа биер дээр хөрөнгөийнхэн бараг тал хувийг алдсан байна. Өөрийнхөө. За тиймэрхүү юутай улс төрийн хувьд төрийн албан хаагчлуулсан насаараа нэгсэндээ төрөөс дандаа олж цалиа авдаг байсан. Тэгээ саяны хийдэг Версал тэгээ дараа нь засгийн газрууд гэх мэтлээ. За нэг хэцүү юм байдгийн захаа хүмүүс Кейнсчд их дургу холимог хүүстэн байсан. Нэгсэндээ эрэгтэй хүнтэй найзалдаг байсан. Улс төрийн хувьд анх либерал намын дэмжиж сонгуульд явдаг байсан. Сурталчилгаа нарт нь дараа нь либерал намын ялагдаад бүтгэе байхлаа лейбер намыг их дэмжиж намын мөрийн хөтөлбөр, намын одоо PR ч гэдэг юм уу, намын сурталчилгаанд айгүйх явдаг. Тэгээд тэднэрт нь зөвлөгөөг өгдөг, хөтөлбөрийг боловсруулдаг улс төрч тийм маягийн хүн байсан байгаа. 1925 онд зөвлөлт рүү явсан байна. Энэ их учиртай. Тэр үед зөвлөлт холбоот ус бол бас эдийн засгийн өрсөлдөнд айгүй мундаг байсан. Ер нь бол Англи, Германч байна уу, Европын бусад орн, Америкт бол маш их одоо эрдэмтэд, багш нар, улс төрчид бол зөвлөлтийг бол одоо шүтдэг байсан. Зөвлөлтийн энэ одоо коммунизм байгуулах энэ юу бол их гайхамшигыг авчирж байна. Хүмүүс ажилтай байна, хүмүүс цалинтай байна, баялаг бүтээгдэж байна. Одоо үйлдвэр баригдж байна, усан цахилгаан станц барьж байна. Энэ бол гайхамшигтай. Гэдэг талаас их одоо хүн бүхэн тийш их явдаг байсан, очиж үздэг байсан. Тийм учраас Кейнс бас очиж үзсэн байна. Тэгтээ өөрөө бол хэлдэг юм. Би бол зөвлөлтөд дургу гэдэг. Би бол өстой тэр бол айгүй муухай байсан гэдэг. Тэгтээ худлаа.
Тэгээд нөгөө өөрөө ижил хүүстэн гэдэг нөгөө юунаасаа татгалзахын тулд нөгөө нийгэмд алдар нэр хүндтэй профессор байсан. Тэрнээсээ татгалзахын сундгаас хүрж 25 онд одоо Оросын бас нэг мундаг балетч Лидия Лопоковата гэрэлсэн байгаа. Тэгээ хүүхэд гаргаагүй. Тэгтээ энэ хоёр сан турштай хамт амьдарсан. Тэм түүхтэй хувийнхын амьдрал. За эдийн засгийн хувьд Кейнсийн хувьсгалыг авч үзэхэд бол их хямрал тий их хямралд одоо хамгийн одоо чухал юм юу байсан бэ гэхээр ажилгүйдэл байсан хямралд. Тэгэхээр ажилгүйдэл буюу ерөөсө хөдөлмөр эрхтлүү Кейнсийн гол анхаарал хандуулсан. Бүх юм саяны одоо ерөнхий онол байна уу одоо бусад юмнууд дээр тий. Тэр утгаараа энэ дайны дараа 1-р дай 29 оны хямрал, 30 оны хямрал тэгээд тэрний дараа дахин 2-р дай гэж гарахад бол ер нь бол Кейнсийг бол ер нь бол аль ч улс бол энэ Кейнсийн үзлийг бол авч өөртөө их одоо оруулсан. Тэр утгаараа Америкт бол New Deal, Roosevelt New Deal-ийг хэрэгжүүлж байна гэдэг чинь цэвэр Кейнсизм байсан. Тэ? Дараа нь ялгаа авахгүй хашир бол энэ төрд ажиллаж исэн утгаараа Бритэн үүсдэр зөндөө очиж исэн. Тэр нь бол дайны дараа ийм систем, ийм санхүүгийн систем болно гэдэг ер нь анхны энэ одоо дэлхийн валютын сан, дэлхийн банкны бүтцийг гаргаж ирэх одоо хувь нэмэр оруулсан хүний гол хүн юм байгаа Кейнс. За үзэл баримтлалын хувьд бол улаан прагматикч байсан. Яаж л бол яаж өөрчлөгддөг. За өнөөдөр ийм байсан маргааш ийм байж болно шүү гэд. За солилцдог ингээд тийм. Энэ нэг манайхан прагматик гэдэг юм дээр их маргаа өрөөд байгаа. Прагматик амар чухал гэдэг. Прагматик гэдэг чинь ерөөсөө яаж л бол яаж өөрчлөгдөж, солигдож хамлиан болно гэсэн үг шүү дээ. Өнгөө сольж. Өнөөдөр энтэй найр тавиад энд ашигтай бол энтэй хийж нөгөөдөр ингэчих гэсэн. Тийм утгаараа хэн бол ер нь бол айгүй прагматикч байсан. Семерхэн социалист байсан. Зүүнний үзэлтэй. Тэрийг ихдээ нуудаг. Гэхдээ би капитализмыг хамгаалж байна. Гэхдээ би бол цаад ярьж байгаа бүтээлүүд нь дандаа социализм буюу социалист талдаа нэгсэндээ зөвлөлтийн одоо нэгсэндээ зөөлөн бодлого хэлбэр маягаар ингээд уран бүтээлүүд нь гарч ирсэн байна. За Хайек бол хэлдгийн тулаанд Кейнс бол сайн эдийн засгч байгаагүй худлаа. Тэ? Олон нийтэд таалагдах гэсэн популист байсан. Прагматикч тэгээ популист байсан. Яагаад үг гэхээр тэр 36 оны ерөнхий онд бол цэвэр ерөөсөө популист буюу нэгсэндээ алдар нэр хүнд авах гэсэн зохиол байсан. Өөрийнх нь бүтээл. Өөрөө тэрийг хүртэл хүлээн зөвшөөрсөн. Байдал юм байна. Хаасаагүй ажилгүйдэл байна. Ажилгүй байхад бие нэмсүүдийг ажилтаа болгоо. Яаж ажилтаа болох вэ? Төрөөс бүх ажлын байрыг хангаад байна. Ийм л юм байна. Тэгэхээр алтаршин популизм. Тиймэрхүү юутай хашрын нэг сул тал нь юу вэ гэхээр 19-р зууны эдийн засгийн ухааны түүх 19-р зууны эдийн засгч нарыг ерөөсөө авч хилцдэггүй сонсдгүй байсан. Бүгдийг. Хашрын гал сонирхож исэн 16 дугаар 17 дугаар зуунд ч байсан. Элизабет үе. Тэрэндээ амар автагддаг. Меркантилист бодлогод айгүйх автагддаг. 19-р зууны түүх буюу эдийн засгчдыг яагаад үздэггүй байсан бэ гэхээр хашир тэр үед яг жинхэнэ аж үйлдвэрийн хувьсгал гараад адилжаан гэж бий болоод пролетар гэдэг бий болсон учраас энэ одоо юу гэдэг чи хөрөнгөтнүүд нөгөө Марксийн онол одоо гарч ирээд хөрөнгөтнүүд энэ тэ адилжаангийг мүлжиж гинэ гэдэг үүднээс харж тэ энэ 19-р зуун аюу муухай гэдэг. Ерөөсөө бараг түүхийг мэдэхгүй, эрдэмтдийг мэдэхгүй онлын судалдгууд тэгээд хайцсан байсан. Энэ бол аяндаа өөрөө яг юунаасаа гарч ирсэн байна. За нэг сул тал нь юу вэ гэхээр өөрөө хэлдэг. Гэхдээ би ингээд герман хэлтэй байсан бол энэ Хайкийн чиний наад юмнууд чи уншаад ойлгоод ингэсэн бол би айгүй хурдан бодлоо өөрчлөх прагматик чимчиг өөрчилж өгсөн. Дааж наад герман хэл айгүй муу гэсэн. Тийм учраас энэ герман хэлний сул байдлаас болоод би чиний наад юмнууд чи гүйцэд ойлгоогүй гэдэг. Нэг сонирхолтой юм байдаг. Пиго гэдэг бас эрдэмтэн байгаа. Юунд зааж ирсэн. Лондон зааж ирсэн. Ихэндээ Хайктай байж байгаа сүүлдээ Кейнс ч болсон. Кейнсийн цэвэр яг Кейнс үзэлтэй.
бас хэд хэдэн бүтээл гаргасан байна л да. Тэгээд их сони энэ хүн 59 онд нас урсан байгаа. Тэгэхэд 1980 онд энэ хүнийг зөвлөлтийн тагнуул байсан гэдгийг илрүүлсэн байна. Сонь байгаа. Тэгэхээр бол Кейнс бол ер нь бол их тийм нэг жоохон тийм социализм руугаа зүүн тал руугаа ер нь Оросын тал руу ингээд хазаад явдаг нь байсан бол эндээс бол харагддаг юм байна. За нэг сонирхолтой юм энэ та нар байх. Eugenics гэдэг нэг шинжлэх ухааны одоо бүр салбар ухаан байдгийг зарим мэдэх нүгөө Eugenics гэдэг. Энэ дэлхийн 1-р дайны үед Европ, Америкт маш их газар авсан одоо онол гэж ярьж болно. Энэ юу вэ гэхээр цэвэр арьсны өнгө эрүүл чирэг хүчтэй ухаантай хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг. Чанартай үр удам авч үлдэх ёстой гэдэг. Оюуны хомсдлоо сул дорой бичиг үсэг мэдгүй хүмсүүдийг чадваргүй хүмсүүдийг нийгмээс хасаж байхгүй болгоё гэдэг үзэл юм байна. Eugenic буюу Eugen гэдэг нь генетик юм. Энэ үзэл Европ, Америкт маш их тарсан байна. Дэлхийн 1-р дайны дараа юм. Ер нь бол одоо Европ бид нар хөгжлийн дээд шатанда хүрж байна. Тэгэхээр тийм учраас бид нар одоо энэ иймэрхүү байя гэдэг. Тэгээд тэр энэ нэг Бауэр Германы Фишер Лиц 3 нэг ном байдгийг хүний удамшил гэдэг. Тэгээд тэнд Монголын тухай бичсэн байгаа сонирхолтой байна тийм. Бид нар ингэхгүй бол ер нь монголчуудаас давуу байдлаа алдах нэ гэсэн сонирхолтой. Тэгээ манай Кейнс маань 1937-оос 44 он хүртэл уг нийгэмлэгийн захирлаар ажиллаж ирсэн байна. Факт. Юу вэ гэхээр энэ маань өөрөө өнөөдрийн бидний ярьдаг расизм. Расист үзэл гэсэн үг. Энэ онолыг жишээлбэл хамгийн их одоо хэрэгжүүлж хийсэн хүн бол Гитлер байна. 1939-оос 41 онд хөгжлийн бэрхшээлтэй сул дорой өвчтөө хүүхэд хүн хамаагүй 250 мянган хүнийг шууд цаазалсан байна. Генээс сайжруулах гэдэг. Айгүй муухай харгас үзэл. Өнөөдөр хүртэл энэ байгууллага энэ нийгэмлэг нууцаар байдаг. Энэ нийгэмлэг нь 1972 онд Ромын клуб гэдэг нэртэй болж хуурсан. Албан ёс. Ромын клуб өнөөдөр нууцаар ажиллаж байгаа. Мадридын клуб биш шүү. Нөгөө Мадрид чинь манай хин идэр байгаа биш. Ромын клуб шүү. За яа. Тэгээд энэ Ромын клубын гол одоо хүн бүтээл нь бол тэ Пол Элдрих гэдэг Германы эдийн юу эрдэмтэн байна. Гэхдээ энэ Америкийн Пол Элдрих хоёулаа нэр нь ижлэх. Нэг нь өөр нэг нь Population Bomb буюу тэ энэ номоо гаргаж ирсэн. Энэ хүн өнөөдөр амьд байгаа шүү. Айгуусаа энэ Твиттертэй та нар гараал гэж. Малт улсын одоо нэгсэнтэй онолыг дэлгэрүүлж явж байгаа. Одоо энэ дэлхийн ерөөсөө хүн ам ерөөсөө өсөө дийлэхгүй гэдэг санаатай. Тэгээд өнөөдөр эднэрийн одоо энэ номондоо юу гэсэн бэ? Тийм учраас бид нар энэ хүн амыг цөөлөх ёстой. Хүн амыг удирдах ёстой, хянах ёстой, гений сайжруулах ёстой. Саяны энэ бүгдийг ярьдаг. Ийм ном бүтээсэн ба. Тэгээд юу гэсэн бэ гэхээр хинтээ үлээд Мөрөйт гэдэг Саймонс тохоо. Саймонс эрдэмтэн Саймонстай Мөрөйт тавиад 1990 он гэхэд дэлхийд дээр одоо тэдэн хүн өсөж өгнө. Тэдэн сая хүн байхгүй болно. Хүн ам тэдэн байна гэсэн чинь тэгээд ялагдчихсан. Хүн ам өсөөлөдөг, хоол нь үйлдвэрлэлээдэг, бүгдөө тансаг болоолаадаг, бүгдөө одоо ийм юмтай болцсон. Тэгэл бидний тэр бумаараа явжлаа сайхан байна те. Тэгээд нэгсэндээ Полын энэ Элрихийн онол буюу ном нь хэрэгжээгүй худлаа гэдэг нь батлагдсан юм байна. За өнөөдөр энэ Ромын клуб хаана байгааг мэдэх үү? Давос гэдэг газар. Дэлхийн эдийн засгийн форум бол Ромын клубын өргөжлөл шүү. Юу вэ гэхээр дэлхийн хүн амыг удирдна, глобалистуудын цуглаан. Глобалист гэдэг чинь юу вэ гэхээр улс үндэстэн тусгаар тогтнолыг илүү их мэдлэлтэй олон улсын байгууллагууд тухайн улсуудыг удирдна гэсэн үг. Европын холбооч гэх юм байна. Тэгээд дэлхийн эдийн засгийн форумын гол зорилго нь бол depopulation. За юу гэсэн үг гэхээр дэлхийн хүн амыг цөөлөх зорилготой. Яаж вэ? Вакцин гаргах, ковид гаргах, багшөө зөндөө арга байдаг. Ийм юм байгаа шүү. Тэгээд тэнд манайхан жил болгоо очиод тэгээд Монголын хүн амыг цөөлөх гэж байгаа юм уу яах гэдэг юм бүү тийм. За энэ дээр нэг сая
юг би гаргаж ирж байгаа халбаар. Энэ SEI бол гайхамшигтай. Энэ Австрийн эдийн засгийн сургуулийн бас SEI дээр үндэслэж бас Адам Смит SEI дээр үндэслэж гаргаж ирсэн тий. Францын Бастиатай ялгаа байхгүй тий. Энэ дээр ганцхан юм чухал байгаа. Нийлүүлэлт нь өөрийн эрэлтийг бий болгоно гэсэн үг. Альва бүтээгдэхүүний нийлүүлэлт нь 1 номерт, эрэлт нь 2 номерт гэсэн үг. Өнөөдөр бид нар ярьж Стив Джобс энэ утсыг гаргасан тий. Билл Гейтс ч юм уу одоо Microsoft-ыг тэд нар гаргасан. Өнөөдөр Tesla-г Elon Musk гаргаж байна. Тэрнээс та нар захиалаагүй шүү дээ. Та нар хэрэглэгч нар хөөш би нэг iPhone 20-т болёо гэд тийм ээ нэг хийсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр нийлүүлэлт буюу үйлдвэрлэл буюу тэ энтерпренер буюу бизнес эрхлэгчид 1 номерт байж ич үйлдвэрлэж ич шин санаа инновацийг бий гаргаж ирж ич тэ тэрний дараа нь эрэлт нь бий болдог. Зөв онсон бол. Буруу онвол тэгээд алдаатай хөрөнгө оруулалт. Зөв онсон бол өнөөдөр Стив Джобс шиг мундаг сайн хөрөнгө оруулалт болоод эрэлтийг бий болгуулад худалдаа авалт нэмэгдээд ашигтай бизнес явуулдаг. Тийм учраас энэ SEI-ийн хуулийг яагаад ярьж байна гэхээр манай нөгөө Кейнс маань SEI хуулийг үндсээр нь арчиж хайсан байна. Тэр чигт ийм юм байхгүй гэдэг. Энэ бол ч хамгийн буруу гэдэг ерөөсөө SEI-ийн хуулийг гуйлж тийм ээ бүр байхгүй болгосон. Юу гэсэн бөхлөр нөө эдийн засагт хамгийн чухал нь 1 номерт эрэлт чухал гэдэг юм гаргаж ирсэн. Ерөнхий онолын гол юм тэр эрэлт. Тэр эрэлтийг яаж бий болгох юм гэхээр төр бий болгоно гэдэг онол гаргаж ирсэн. Төр яаж бий болгох юм бэ гэхээр мөнгө хэвэл хүү буурал тэр мөнгөө хүмүүсүүд ажлын байр бий болгох, ажлаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг хангах гэдэг. Тийм л юм байна. Өөр юм байна. Тэгэхээр Кейнсийн үндсэн санаа нь бол гол анхаарал нь бол хөдөлмөр эрхлэлт буюу ажлын байраар хангах байсан. Ажлын байрыг хангахын тулд эрэлтийг зохиомлоор бий болгосон. Эрэлтэл байгаад ивэл чухал. Тэр утгаараа SEI-ийн хуулийг буюу эдийн засгийн макро эдийн засгийн суурийг тэр чигт нь эвдсэн гэсэн үг. Тийм учраас хаяг шөмжилдэг энэ хүм эдийн засаг биш ээ. Нэг том юм. За хоёрдугаарт хуримтлал нь эдийн засгийн өсөлтийг бууруулдаг гэсэн. Кейнс. Тэр номон дээр яг би одоо яг цэвэр яг ерөнхий онолыг л ярьж шүү. 1 номерт эрэлт гэсэн, 2 номерт хуримтлал өсөлтийг бууруулдаг гэсэн. Бити мөнгө хуримтлал гэсэн. Хуримтлуул гэсэн. Хуримтлуулах нь бол хадгалах нь бол хамгийн муу зүйл, эдийн засагт хамгийн хортой зүйл гэсэн. Бити аривч хямгч бай гэсэн. Мөнгөө үрээлээ. Үрэх шиг сайхан юм байхгүй. Дэлхий дээр ерөөсөө бүх юм мөнгө л хэрэглээ, үржил байвал болно гэсэн. Ийм хоёр юм. Тийм учраас хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хэрэгэл гэдэг юм гаргаж ирсэн. За хүнд үе учраас, хямрал учраас яасан бэ гэхээр энэ мөнгийг хэвлээд гаргаад хүүгийн бууруулад төсвийн бодлогоо төсвийн зардлаа өсгөв, мөнгөний нийлүүлэлтээ нэм, зээлийн хүүгээ хүчээр буулга, бүр тэгэл гэсэн. Одоо та нар Монгол руугаа буцаад ирэх үү? 1936 оноос 2026 он. Энийг хэн ярьдгийг? Гэхдээ манай Монголын засгийн газар яг тэр чигээр яг энэ байгаа үстэй. Бүр яг байгаа үстэй та нар тэ аривч хямгч битгий бай. Төрийн эмчээр компаниуд үүсгээлээ, мөнгө цацаалаа даа. Мөнгөний зээлийн хүүгээ бууруулаач. Одоо хууль санаачилж байгаа шүү дээ. Нэг сахалтаа нэг их хурлын гишүүн хэн блэ? Булганы нэг фермер. Тэр нөхөр чи юу гэлээ? Мөнгөний хүүг бууруул хууль батал нь гаргаж байгаа тийм. Өнгөрсөн 5-6 жил мөнгөний нийлүүлэлт хэдэн хувь өссөн. Бид нар өнгөрсөн хугацаанд би дахиад гаргана харуулна тийм. Гэх мэтчлээ. Төсвийн зардлаа өсөг. Манай Монголын өнөөдөр төсвийн зардал хэдэн өссөн бэл тийм. Энэ юу вэ гэхээр яагаад энийг хэлээд байна гэхээр энэ бол зүүнний үзэл буюу социалист хандлага буюу манай Монголын төр яг кейнисизм гэдгийг харуулж байгаа юм шүү. Зарим хүмүүс бид нар зүүнч биш, баруунч биш. Энд хэдэн популист энэ sorry тийм биш ээ. Манай Монгол сүүлийн 20-30 жил кейнизмаар явж байгаа. Кейнизм бол Монголд ялцсан. Ялж яваа. Баяр хүрээлтэй юм. Ялцсан шүү кейнизм. За юу. Манай Монголын төрийн, манай Монголын бизнесмэнүүдийн, манай Монголын хэрэглэгч нарын бүхэн зах зээл болж байгаа зүйл бол кейнизм.
За дараа нь чөлөө зах зээл гэж байхгүй гэсэн. Гэнс. Laissez-faire татгалз. Бизнес төрийн оролцоог нэм. Энийг хэн хэлдэг вүлээ? Бас нэг юм танил үг гоос тэ. Зохицуултыг нэм. Меркантилист бодлого явуул хэрэгтэй бол. Тэр байтугай протекционист бодлого явуул. Алтан стандарт их хал. Тэгээд татаацг. Хөнгөлтөө зээл үг. Энийг хэн ярьдаг вүлээ? Оо тийм үү. Гэхдээ яг угаас айгүй танил байгаа шүү дээ. Тэгээ ялж байна. Тэм учраас Кейнисизм бол гол анхаарал бол эрэлтэн дээр буюу ажлын байр хүмүүс ажилтаа байх чухал гэдэг транс. Хашир бол инфляцийг бүр хайсан. Хайк бол инфляцэн дээр л анхаарсан. Мөнгөний онол дээр та нар зээлийн хөг бууруулаа, зээлийн дэлж уулах юм бол инфляц бий болно. Инфляцсан ядуурл авчирна гэж ярьсан бол нөгөө талаас нь Кейнс үгүй наад инфляцны тамаа байхгүй. Яа нү энэ чухал биш. Тэ хүн цалинтай байх л чухал гэдэг юм байна. Үл үзэгдэгч гар гэж байхгүй. Төрийн гар нүүрл гэж нүдл гэж байна гэсэн. Тэгээд нэгсэндээ өнөөдөр бид нар зөндөө одоо гой жишээ байгаа шүү дээ. Нэг нь нөхөх, нөгөөх нь нөхийн бүгэл. Хоёлаа хөлс авсан. Нүхэвэрэ цалингийн дөрөөс. Хөдөө аж ахуй яам дарханлуу нүлээ. Дархнаас буцаад ирлээ. Яг ялгаа байхгүй байгаа шүү дээ, тэ. Мөнгөний хэн хөрж байгаа та нарт төлнө шүү дээ. Хэдэн тэр бөмбөлөө тэ. Нүүсэн зардал, ирсэн зардал. Гэхдээ яг Кейнисизм байгаа шүү дээ. Ажил олгож гин, ажилтаа байсан. Нөхөсөн. Нөхөө бүгсэн. Иймэрхүү жишээ маш их. Та нар өөрсдөндөө хараад үзэх юм бол байнга Кейнисизм Монголд мантутайгаа болсон түүх юм. За, эдийн засгийн 3 ланжгаар байна те. Маркс, Кейнс. Ингээд нөгөө эхний хоёр нь 19-р зууныг үзэн яддаг хоёр. Яагаад гэвэл 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал болж шин нээлтүүд бий болж гайхамшиг бүтээж дэлхий дээр капитализм маш их хүмүүсүүдийг тийм ээ увайгүй ядарлаас гаргасан. Тэгээ энэ хоёр яагаад 19-р зууныг үздэг вэ гэхээр тэнд ажилчаа анги шинээр бий болсон хот. Иргэншил бий болсон. Тэгээ тэнд тэр хоёрыг л эд ажилчаа ангийг хамгаалах гэсэн л гол онол нь гарч ирсэн. Капиталын онол тэр. Тэгээ дараа Маркс юу исэн бэ гэхлээр ядуурл авчирсан коммунизм. Тэгээ увайгүй ядуурл үлсгэлэн авчирсан. Марксизм юу авчирсан хүн төрлөخت нь мэдхүү. 100 сая хүний амнасаг. 100 сая. Марксизм, коммунизм. Кейнс хөдөлмөр эрхлэлт гэдэг чинь төр ажлын байраар ханга юу бүтээж гинүү? Бидний нөгөө ярьдаг big government буюу данхар төрийг бий болж байна. Хевлээд гараад төсвөө нэмээд энэ юу авчрах вэ? Бизнес мөчлөгийн онол буюу инфляц авчирна. Инфляцаас юу хэн алдах вэ? Нөгөө доодчууд буюу жирийн ардууд улам их ядуу. Цөөхөн хүмүүст нь хожин масс ядуу. Кейнсийн онолоор юм. Кейнс юу авчирсан бэ? Монголд одоо жишээлх юм бол ялгаа баг. Дэлхий дээр өнөөдөр тэр чигээр Кейнсийн онолоор явсан. 8 тэрбум хүнийг асар их хөр хийвэл 320 триллионы өрөнд оруулж бүгдийг боол болгосон. Өртөө өмбөхөн шин боолчлол бол өр юм байгаа шүү. Гинж биш. Тийм учраас энэ зээлийн өгөөд байх юмыг Кейнс санаачилсан. Энэний улмаас өнөөдөр 320 триллион долларын өртөө шүү. 8 тэрбум хүн ав. Энэ бол Кейнсийн хийсэн бүтээл. Хайк буюу австричууд гол анхаарал хэн рүү хандуулсан бэ гэхээр бизнес эрхлэгч, энтерпренер рүү хангаасан. Энтерпренер гайхамшигтай. Саяны Стив Жоб шин санаачлаг, шин санаа нийлүүлэлтийг бүтээн. Нөгөө талаас бас гайтай гэсэн. Яагаад гэвэл эдийн засгийн хямралыг бизнес эрхлэгчид авчирдаг. Тэр нөгөө хямдхан тийм ээ, хөнгөлтөө зээл тэрийг аваад буруу хөрөнгө оруулалт тэгээд капиталыг өрн тараа хийгээд түгжээгээд гацаачдаг хөрөнгө. Тийм учраас энтерпренер алдаа бас гаргадаг гэсэн. Энэний улмаас хэн хожих вэ гэхээр масс хождог. Чөлөө зах зээл. Баян чинэлэг болдог, шинэ бүтээгдэхүүн гардаг, масс хождог, нэгсэндээ хэрэглэгчнэр хожно, нэгсэндээ инфляц багтаа байна гэсэн утгатай юм байна.
Тэгээд энэ гурвын тэр гол санаан тэр. Окей, Монголын эдийн засгийн саяны нөгөө юм дээр буугаад харъя байна. За би дахиад нэг эртээд гаргасан графикийг дахиад гаргаж байна те. Сүүлийн 5 жилд мөнгөний нийлүүлэлт M2 зөвхөн 5 жилээ ч 21 оноос 25 он 70% өссөн байна. M2 те. Мөнгөний нийлүүлэлт. Одоо мөнгөний нийлүүлэлтийг хэвлээд дэснийг яасан ийснийг шалга гэдэг одоо аудит оруулсан байгаа шүү дээ Монгол банк нь те. Шинэ дарга. За мөнгөний нийлүүлэлт өсгөхлөөр зээлийн тэлт буюу одоо юун дээр те зээлийн үлдэгдэл гэж ярьдаг. Зээлийн тэлэлт те. Ялгаа байхгүй 44 их найд болоод 120% өссөн байна 5 жилийн дотор. Зээл. Иргэд байна уу, аж ахуй нэгж байна уу, төр засаг байна уу ялгаа байхгүй зээл. Гадаад өрн бас орчид. За энэ дээр нэг сонирхолтой нэг юм байна л да. Юу вэ гэхээр хадгаламж. Би хадгаламжийг ингээд статистик мэдээнээс оруулж ирсэн. 15 их найд байж байгаад өнөөдөр 26 найд болсон байна те. Тэгээд Австрийн сургуулийн Хайкийн одоо энэ эдийн засгийн тэнцвэртэй байдлыг энэ хямрал болгохгүй, энэ инфляцийг хэтрүүлэхгүй, энэ ядуурлыг хэтрүүлэхгүй байлгахын тулд яах ёстой юм бэ гэхээр хуримтлалтаа тааруулсан зээл олгож барьж яваа. Нэгсэндээ эдийн засгийн өсөлт эдийн засгийн өсөлт буюу хуримтлал нь олж байгаа ашигтайгаа тааруулсан хэмжээний энэ маань нэгсэндээ олж байгаа хуримтлалтаа тааруулж яваа гэсэн хадгаламжинд. Тэгэхээр Австрийн сургуулийн Хайкерийн гол анхаарал бол ерөөсөө хадгаламж буюу хуримтлал руу анхаардаг. Хуримтлал буюу хөрөнгө оруулалтаа тэнцвэртэй байх үндсэн гол шаардлага гэж ярьдаг. Гэтэл бол Кейнс бол үгүй шүү дээ. Хуримтлал 0 байл хай бүгдийн өрөөдөө өр тавиад гэсэн. Тэгэхээр энэ хоёрын ялгаан тэр гоц Хайк бол окей эдийн засаг өсөж байна. Энэ өсөлт буюу хуримтлалтаа тааруулж хөрөнгө оруулалтаа. Энэчнээс би нэг юм гайхаад байгаа маа. Энэ одоо яаж ид шидээр. Энэ 26 11-ээс 26. Энэ яаж бий болдгийг? Энэ иргэдийн хадгаламж шүү. Компанийн биш. Монгол улсын иргэдийн хадгаламж сүүлийн заяа 4 жилийн дотор 2.3 дахин өссөн байна. Иргэдийн хадгаламж шүү. Та нарын хадгаламж өсөд байна гэсэн үг те. Та нар амар их ашигтай нэгсэндээ олж байгаа орлого чинь зарж байгаа зардлаасаа хамаагүй их болоод илүү хуримтлал үүсээ тэрийг та нар банкнд хадгалаад байна гэсэн үг байна да те. Мундаг уу? Яг шүү дээ. Тийм байхгүй шүү дээ те. Хаанаас ч байхгүй. Тэгээ энэ гайхамшигтай гоц те. Ийм их найд төгрөг те. Иргэд хадгаламжтай ингээд гинт бий болцсон юм уу? Энд ингээд айхтар юм байгаа ш мөнгөний араас өгвөл те. Нөгөө энэ M2 яаж энэ рүү орж зээл болж байгаа схем энэ байгаа байхгүй. Нөгөө мөнгө нийлүүлэхлээр хамгийн түрүүнд хэн хождог вэ гэдэг нь хэдэн цөөхөн нөхдүүд байна да те. Та нарт мэдэгдэхгүй те айцсаар хөлждөг те. Тэд нар аваачаад кармалангуудаа банкнд хадгаламж болгож хийчихэд тэдний хуримтлал нь биш шүү дээ. Хэрвээ юу гэдэг чинь та нар бодлоо хадгаламж нь 26 ийм байсан бол ямар хэмжээний зөвхөн орлогын ашигын татвар төлөх ёстой. Хоомсод тэ ашиг нь гэсэн үг шүү дээ. Гэт байхгүй тэ. Сонирн байгааз гой байгааз тэ. Хуримтлал нэгсэндээ хуримтлалтай ийм өндөр өснөө гэдэг чинь энэ чэнээс хэвлсэн мөнгөө хадгаламж руу оруулаад хадгаламжаас зээл болгоод угаагаад яваад байна гэсэн. Понзи схем буюу лоурд маш том. Энэ маань өөрөө буцаагаад ямар хор уршиг тариад байна уу гэхээр инфляц авчирж байна. Инфляц юмны үнийг өсгөж байна. Юмны үнийг өсгөхлөөр 1 сая ядуучууд хിവэрэ байна л гэдэг аюултай юм байна. Эндээс. Тэгээ ингээд 2-3 ихчлэл гаргая гэж утсан. Тэгээ Черчилль бол ер нь бол хэнийг бол их үздэггүй байсан юм аа. Кейнсийг заавч яах тэгээд яг нэг жоохон консерватив болохоор баруун өсөлтөй болохоор ерөөсөө. Тэгээд сүүлдээ дайны дунд наашра Кейнс чиний хэмжээг ерөөсөө хэрэгжүүлээ одоо ер нь чиний бодлогыг бараг зөв байсан юм шиг байна. Тэ одоо ингээл мөнгө хөвлөөл төсвийн зардлаа өсгөөл тэгэл ингээл юу яагаад бэ? Ажлын байр бий болгоод бэ. Тэгээд ингээд эдийн засаг жоохон сэрхэх гэсэн чинь sorry Черчилль би одоо шал өөр юм боддог болсон шүү дээ. Наадах ч одоо хоцорсон бараг тэ хэрэггүй би одоо жоохон баруун тишээ хазаацсан шүү дээ. Тэгээд бүр татгалзаж исэн. Тийм аа гоё гэдэг. Хамгийн алдартай үг нь үүдээ. Тэгээд өрөнд ор гिचээд
Гэтэ алстаа бүгдөө хүч хэмжээ ямар хамаатай юм гэдэг. Тэр үнэ. Алстаа бол удаан хугацаанд бол бид бүгдөө хүч хэмжээ. Тэгэхээр үр тавих нь юм who cares гэсэн үг. Гэхдээ хашир өөрөө амар хурдан нас урцсан та 46 он те 63 наслаа те бас өвчин зүрхний өвчин. Хайкийн ишлэл нь хоёрыг тавьчих. Социалистыг эдийн засаг ойлгодог байсан бол тэд хизээ социалист байхгүй хаашаа гэдэг. Манайд монголоор дүүрэн зүүнд нь социалистууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар эдийн засагч нар биш байгаа шүү дээ. Хувь хүний эрхчлэн өчирч буй аюул орчлон зүүнний үзэлтнээс үүдэлтэй гэдгийг ухаантай хүн болгон эргэлзээгүй мэдгээ гэж. Миний ярьж байгаа юм баруун зүүн хоёрын ялгааг л гаргаад байгаа шүү. Тэ ерөнхийдөө. За саяхан нэг гоё юм хийсэн. Манай Милээ тэ Аргентинд дагаах юм шиг авчирж байгаа чөлөө зах зээл буюу яг цэвэр ерөөсөө Австрийн эдийн засгийн яг энэ ярьж байгаа юмнуудыг хэрэгжүүлж байгаа тэ төсөв байна уу, мөнгөний бодлого байна уу, инфляц нь одоо хэдөө буурсан та нар харж байгаа тоо байна уу тэ гайхалтай үтсэн. Юу вэ гэхээр ерөнхийн бол хог garbage зүгээр хогны саунд хий гэсэн. Хэдхэн хоногийн өмнө Elon Musk бол хаширыг ийм зураг зурчаад Keynes бол чөтгөр даймон гэсэн. Дахиад нэг хайк нэг үг байна за. Хайк шүүс. Дараагийн 3 дахь өдөр манай суах Айн Рандын Атлантын нуруу тэнэг дээр одоо тулгуурлаж би хэний ч төлөө амьдрахгүй гэдэг сэдвээр яриа хийн. Хүрэлцэн ирвэл та нарын талаар сонсон. Тэрний дараа миний бас яриа байгаа. 2 сарын 4-нд данхар төрийн анатом гэдэг дахиад яг энэ үргэлжлэл юм байна шүү. Яг үргэлжлэл төрийг яаж данхаалгаж гин энэ данхар төр маань ямар аюултай, ямар хор уршигтай, юу авчирж гин үү гэдгийг л дахиад ярина. Тэгээ Монгол дээр бас нэлээд сайн ярих байх гэж бодож байна. За ингээл болоо доо дуусаа. Баярлалаа.